За люксемийн ертөнцид тавтай марил. За бид нар люксемийн витаминыг ирж өгье. За Пак Хёк Сок бол сургуулийнхаа хамгийн манай гол дөрвөлх Паксион бол сургуулийнхаа хамгийн доод давхаргийн нэг. За тэр өдөр бүр Атман Литэсүнд яг л тоглоом шиг дээрлүүлж Пикачу гэж бүрхчлуулдаг байсан. Хүн биш мэдрэмж амсдаг байсан. За түүний амьдрал ямар ч найдваргүй тамшиг л байлаа. Гэтэл нэг өдөр ээж нь энэ бүхнийг харж хүүгийнхаа өмнөөсөө дөөн гуйж байгааг хараад хин сок зүрх зүсгдэн. За энэ л мөчөөс тэр цугтгаар шийдэж цөөвөл рүү шилжсэн юм. За гэвч шин байрандаа сэрэхэд түүнд нэгэн гайхамшигтай бэлэг хүлээж авлаа. За тэр бол нэг өглөөс ирэхэд дэлхийн хамгийн төгс царайлаг хүчрхэг зал болон хувирсан байв. За гэтээ түүний хуучин биеийн хажууд нь унтаж байлаа. Нэг бие унтахад нөгөө биеийн сэрдэг ачаалттай дүрм байв. За ингээд тэрээр өдөр нь шинээр биеэрээ сургууль явж шөнө хуучин биеэрээ ажиллагаа шийдсэн. За шин сургуультаа тэрээр агшин зурж дод болж жинүү зэрэг алдартай охтын анхаарлыг татаж гэвч хатмал личосон түүнийг сорж тулаанд дууддаг. Хянсог хизээч зодтолж байгаагүй ч олон ч зодуулж байхтаа харж өсөр рефлексийн ачаар Жинсоныг цохилтоос салхимит болтож бүгдийг шоконд оруулсан. За энэ бол люксемийн ердөөл эхлэл. Гадаад төрх түүнийг яаж өөрчлөхийг та цаашид харах болно. За дараагийн ангийн тайлбарыг үзхийг хүсвэл одоохондоо subscribe дараарай.